Сайн байцгаана уу? Намайг Туул гэдэг хоолцож хүнсний эрүүл хожим мэргэжилтэй. За би та бүхэнд өглөөний цайны ашиг бүгдийн талаар товч мэдээлэл хүргэе. За өглөөний цай гэж юу вэ гэхээр ерөнхийдөө тухайн өдрийн хамгийн эхний хоол гэдэг тийм ээ. За оройжонгоо, шүнжэнгөө, юм идээгүү, амарсан бие махбодыг сэргээх, эрч хүч өгөх, илч энергиэр хангах, шинж бодисуудаар хангах хамгийн эхний хоол юм аа. За тэгээд зарим хүмүүс яагаад өглөөний цай уудаггүй вэ гэхээр за нэгдүгээрт нь өглөө өлсөн мэдрэмж төрдөггүй байх нь байна. Энэний юутай холбоотой вэ гэхээр өмнөх оройн хит оройтож хоол идснээс болоод өлсөн мэдрэмж төрдөггүй байх нь байна. За хоёрдугаарт нь оройтож босдог, цагийн мэндийн чимээгүй байдлаас болоод өглөөний цай удаггүй. За мөн биеийн жингээ бууруулах зорилгоор өглөөний цай удаг байх нь. Гэхдээ энэ нь эргээд жин нэмэх, тархалах бас шалтгаан болж өгдөг. За тэгээд мартах гэмэт шалтгаануудаас болоод өглөөний цай удаг байх нэ. За тэгвэл өглөөний цай уухгүй байснаар ямар сөрөглөлттэй вэ гэхээр нэгдүгээрт нь эзний гөрөлцөх хөдөлгөөн удаашрдаг, өтгөн хатдаг, за мөн цөс өтгөрдөг, цэсний чулуу үсгэрсэл болдог. Яа тэгэхээр өглөөний цайгаар орж ирсэн өөх тосыг боловсруулах задлах цэсний хүүдэд хуримтлагдаад байж хаад өглөөний цай уухгүй байснаар хуримтлагцаар агаад цэсний чулуу үсгэрсэлт үүсдэг байна. За тэгээ ажлын бүтээмж буурах, ядрах, за тэгээд анхаарал төвлөрөхгүй байх, тархалах гэмт сөрөглөө үүсдэг. За мөн тархлаа сулрах, за халдварын бус өвчлөлт жишээлбэл чихрийн шижин гэмт өвчлөл үүсэх эрсдэлтэй байдаг. Яг тэгэхээр өглөөний цай уухгүй байснаас өдөр хийх, орой хийх, за дундуур намттан, чихэрлэг хүнс гэх мэт янз янзын зүйлсийг буруу хоолсноос болоод цусан дахь сахарын түвшин хит огцом өөрчлөгдсөнөөс болоод чихрийн шиж үүсэх эрсдэлтэй байдаг байгаа. За өглөөний цай бидэнд ямар ач холбогдолтой вэ гэхээр за нэгдүгээрт нь бие махбодыг илч энергиэр хангадаг. За тэгээд тархины үйл ажиллагааг дэмждэг, сэтгэн бодох чадрыг сайжруулдаг. За тэгээд ажлын бүтээмж дээшлэн, за чихрийн шижин хэмэд халдварын бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой болдог байгаа. За мөн сурах чадварыг дээшлүүлнэ, ой тогтоолтыг дээшлүүлнэ, за сэтгэн бодох чадварыг дээшлүүлнэ гэмэд сурагчид, оюутнуудад маш ач холбогдолтой зүйл байгаа. Тийм болохоор айл болох өглөөний цай ууж гарч явах хэрэгтэй. За мөн бие махбодыг шинж бодисуудаар хангаж өгч яадаг. Бид хэрэгтэй бүхэл шинж бодис, уураг, өөх тос, за нийлмэл нүүрс цусаар хангадаг. За амин дэм эрс зойц, за жишээлбэл кальци, төмөр, магний, за тэгээд С амин дэм, Б-ийн төрлийн амин дэм гэмэт бүхэл шаардлагатай шинж бодисуудаар хангаж өгдөг тул өглөөний цайгаа заавал ууж гарч явах хэрэгтэй байгаа. За мөн биеийн жингээ барихад тустай байдаг. Яагаад гэхээр өглөөний цайг хангалттай сайн ууснаар өдөр хоолоо тохируулж идэх, орой мөн хоолоо тохируулж идэх боломжтой болдог. Харин өглөөний цай уухгүй хамаад бол өсснөөс болоод өдөр их идэх, орой бүр их идэх хандлагатай байдаг. За мөн хоол хооронд янз янзын амттан, чихэр, жигнэмэг, за тэгээд түргэн хоол гэх мэт эрүүл бус хүнсийг хэтрүүлж идэх хандлагатай байдаг тул тархалах эрсдэл үүсэж идэг. Тийм болохоор өглөөний цайгаа заавал ууж гарснаар эрүүл жинтэй байх нөхцөл боломж бүрднэ. За ингээд өглөөний цайгаа заавал ууж хөвшөцгөө анхаарлаа хандуулсанд баярлалаа.